Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог өнөөдрийнхээ дугаараар Хятадын Хинамужийн Шаолин сүмийн домогт сүм үйл болон сурган аг үзэгч тавхандаа үзүүлэхээр бэлдлээ. За би тэд ингээд Шаолны тухай нэвтрүүлгээ хийгээд явж байхад Хонконгоос ирсэн бас бие хамгаалах урлагаар хичээлж байгаа энэ Америк хүнтэй бид танилцлаа. Тэгээ энэ хүн бас докюментари фильм баримтат кино хийх гээд бас ингээ явж байгаа. Ийм баг байж байна. Ер нь Шаолнтаас ирсэн хүмүүсийг бас ингээ харж байхад гадаадынхан тийм бие хамгаалах урлагаар бас кино хий, нэвтрүүлэг хий гэсэн усуд ерөөсөө маш их байж байна. Тэгээ бас мэржүүлэгтэй нөхдүүдтэйгээ ингээ тааралцсан бас сайхан байна. David, may I give you a little praise? That's very kind of you. Thank you very much. This is a Mongolian national music. It's a Marin Khor. It's a fire. This is my sponsored company, Monreal Insurance Company. Okay. This is fire. Thank you very much. This is my name card. When I was go back to Mongolia, I will send you your picture and thank you. Your short film. Thank you very much. Good luck, David. Thank you very much. Good luck to you too. За би тэд явсаар байгаад нэгэн сонин гайхалтай газар хүрээд ирлээ. За энэ болохоор Шаолин хийдийн маш ойрхон байдаг. Сурган ай гэж нэрлэдэг. Энэ бол ерөөсөө Тан улсын үеэс хойш Вэй улсын, Мин улсын гэгчлэн Хятадын түүхэнд байсан эртний олон улсуудын бүтээсэн сурган ай гэдэг. За багцаагаар энэ 248 ширхэг ийм сургал байдаг. 5 үетэй, 3 үетэй, нийтдээ 7 үетэй ийм сурган ай байдаг. Яагаад энэ сурган айг байгуулах болсон шалтгаан юу юм бэ гэхээр энэ газрыг болохоор Шаолин хийдийн лавнар болохоор тэнгэрийн төв гэж нэрлэдэг байсан. Хятадын эртний хаадууд эртний үеэс эхлээд байгаль хийгээ шүтгэхийн зэрэгцээгээр энэ сансар огторгууга тэнгэрийг маш ихээр эрхэмлж дээдлж исэн энэ сурган айтай холбоотой байдаг. Чухам яагаад энэ сурган айг үүсгэж бий болгосон түүхтэй юм бэ гэхээр газар дэлхийн хамгийн зөв цэгийг олдоод тэгээ улмаар энэ сурган айг байгуулж тэнгэрээс асар их хүчийг доош нь буулгаж авдаг гэж өөрсдөө тайлбарлаж байсан. Сурган айг Хятадын хаадууд үе үеэр ингэж хийж нэмж ариужуулсаар байгаа 248 ширхэг байдаг. За зарим нь түүхэн хугацааныхаа явцад байгалийн хүчин зүйлс эвдэрч сүйдэж, нэлэгдэж харагдсан харж байна.
За манай эртний 781 оноос баригдсан Хятадд хамгийн томд тооцогддог олон өнцөгт цилиндр, конус, ваар хэлбэртэйгээд олон янзын сургууд бол байдаг. Эдгээр суврагын зарим нь энэ сургаал номоо айлдчихсан лам нарын бас бунхан сувраг байдаг. Хятадын ер нь хаанч явж исэн бид нар бас нэг зүйлийг бас ойлгож байна. Эдгээр түүхийн дурсгал зүйлүүдэд хайрлаж хамгаалаад тэр зүйлүүдэд эдийн засгийн эргэлтэнд оруулж тухайн бүс нутгийн орон нутгийн хөгжлийг сайжруулах хөрөнгө оруулалт хийж чадж, босгож чадж. Тэгээ дээрээсээ маш олон сайхан домогтой Хятадын ард түмэн ямар нэгэн зүйлийг энэ домог бүтээж, домгийг үнэн болгож ингээд тийм юм хийхдээ нэлээд гаргууд улсад соромгой. Энэ тийм юм сайн энэ ийм юм учиртай гэж ерөөсөө Хятад муу юм гэж ерөөсөө байхгүй. Бүх юм нь сайн юм шиг. Ер нь ямар ч сайхан домог бүтээсэн тэрний цаана дандаа л эдийн засгийн ашиг олох хэрэгсэл болгож чаддаг. Манайхан бас жоохон аваад хэрэгжүүлэх бас хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За энэ далмаараа би бас үзэгчдтэй Хятадын ард түмний нэг ёс заншлын талаар нэг бяцхан тайлбар хиймээр санагдлаа. За Хятадын ард түмэн болохоор нас барсан хүмүүсийг тэнгэрт очсон гэж итгэдэг. Үргэлж өөрсдийнхээ хажуудад байгаа гэж үздэг. За тэр үүднээсээ холбоод гэрийнхээ газар тэнгэрээ тагсан газрын бурханыхаа дэргэд аав ээжийнхээ идэж хэрглэж исэн идэх дуртай хоол татдаг тамхи гэдэг маш олон зүйлийг бол тавьж өвөг дээдсээс сүнсийг бол аргаддаг. Жил болгоны хавар ханш нээх үеэр өвөг дээдс аав ээжийнхээ газар дээр очиж өргөл буян хийдэг. Гэтэл бас яг энэ ёс заншил бас манай Монголд бас нэвтрээд баггүй олон жилийг бол үзэж байна. Манай монголчуудын соёл бол нүүдэлчдийн соёлын иргэншил, бидний соёл болохоор Хятадын соёлоос маш ондоо байдаг болохоор бас Азийн ард түмнүүд нэг гэдэг тийм буруу ойлголтоор явж Хятадын соёл нь бас Монголд бас нэвтэрж байгаа нь буруу зүйл гэдгийг би зүгээр хувийн зүгээс хэлж байна. Ханшнэн гэдэг энэ ёс бол Монгол ерөөс ямар ч хамаагүй. За ханш нээж байгаа энэ ёс нь болохоор Хятадын ард түмний хувьд бол тариа ногоо ургацын цаг боллоо. Тийм болохоор ургацын бурхнаа аргадж байгаа юм ёс заншлыг манай монголчууд ханш нээглээ гэж аав ээжийн газар очиж гинэ гэдэг болохоор яг Хятадын ёс заншил гэдгийг бас энд бас хэлмээр байна. Бид хоёр өнөөдөр өглөө 11-ээс Шаулны хийдэд орж ирээд ингээд аялж байна. Энэ Шаулны түүхэн дурсгалт газрууд бас барагдахгүй их олон газар байна. За үндсэндээ бол Шаулны энэ түүхэн дурсгалт энэ цогцлбор газар нийтдээ 70 орчим километрийн маш өргөн уудам газрыг эзэлсэн. Олон үзүүрүүд байж байна. Яг миний зүүн тишээ Дармын агуу байна. Түүхэн соёлыг үзүүлсэн сүмүүд байж байна. Энд болохоор ийм хадны ирэмгээр ингээд яваад яг Хятадын байгалийн сайхныг бас үзэх боломжтой. Та бүхэн харж байна да. Энд бол маш актер ийм хэдэн 100 метрийн өндөр ийм дүүжин шатаар ингээд явдаг. Бас л өндрөөс айдаг хүмүүс бол энэгээр явхад хэцүү л газар байна. Тэгвэл хэдүүлээ бас нэг ийшээ яваад нэг үзье. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр үнээр авах боломжтой. Mobicom New Julchin Tours-ийн шууд нислэгтэй хямд аяллууд зарлагдлаа. 12 сарын 28-аас 1 сарын 1-нд газрын Деважин Хайнанд, 1 сарын 20-оос 24-нд Дорны Сууд Таиланд, 1 сарын 27-оос 31-нд Алтны орон Дубайн аялалдаа бүртгэж байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг New Julchin Tours-ийн шууд нислэгтэй аялал биелүүлнэ. Үст нь байн хагдсанаас болоод зүст нь гандаад байна уу? 10 нэмэгтэй 9 нь хагдсан бол дахин хагдана гэж боддог байна. Харин одооноос бүх юм өөрчлөгдөнө. Клэр таныг хагнаас хамгаалах шийдлийг оллоо. Шинэ Клэр Нутриум 10-тай хууханд тэжээл өгч хагнаас байнга хамгаална. Таныг хагнаас хамгаална. Үсгэлэнтэй хаггүй усанд хагны хамгаалттай шинэ Клэр
хагны хамгаалттай. Надад нуух зүйл үгүй боллоо. Ганц хятад хэлний сургалтын төв. Хятад Монгол багш хоцсон бүх шатны сургалтанд ээлжилт авч байна. Бид танд бодит үр дүн амлаж байна. 你们好，我叫叶姐，我在汉字培训中心学到了300多了汉字，我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Центр. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр авах боломжтой. Mobicom. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтан орил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Hazara. Samsonite. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтан орил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Hazara. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дунд шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тархил, онгоцны билетийн касс 331 331 334. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтан орил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Hazara. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр авах боломжтой. Mobicom. Үст нь байн хагдснаас болоод зүстэй нь гандаад байна уу? 10 нэмэгтэй 9 нь хагдсан бол дахин хагдана гэж боддог байна. Харин одооноос бүх юм өөрчлөгдөнө. Клэр таныг хагнаас хамгаалах шийдлийг оллоо. Шинэ Клэр Нутриум 10-тай хууханд тэжээлөгч хагнаас байнга хамгаална. Таныг хагнаас хамгаална. Үтсгэлэнтэй хаггүй усанд хагны хамгаалттай шинэ Клэр хагны хамгаалттай. Надад нуух зүйл үгүй боллоо. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та. Урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр авах боломжтой. Mobicom. Та бидний аялж байгаа газар болохоор одоо Шаолин хийдээс зүүн тишээгээ явж байна да. Хятадын Хинан мужийн хамгийн одоо алдартай уулан дээр бид ингээ гарах гэж байна. За энэ хавийн одоо байгаль одоо үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байна. Тэгээ энэ хавийн хаднууд ингээ харж байхад одоо маш олон янзын одоо амьтдыг дүрсэлэхээр тийм сайхан байгалыг харагдаж байна. Миний баруун гарт талд байгаа тэр хад хчил одоо сайхан морь чим шиг, арслан чим шиг. Энэ их арслантай төстэй хад байна. Их сүрлэг хайрах юм байна. Өндрийн хувьд 2860 м өндөр гэсэн. За та бидний аялж байгаа энэ сайхан газар болохоор түүхийн одоо маш олон дурсгалтай зүйлээр одоо ариун баялаг одоо ийм газар байна. Хятадын одоо амин зүрх гэж одоо нэрлэгддэг одоо Хинан мужийн одоо шаран мөрний хөндий орчмын одоо хамгийн сайхан байгальтай газруудын нэгд одоо зүүн ёсоор тооцогддог. Хятадын одоо үндэсний одоо дийлэнхийг бүрдүүлдэг хан үндэстэн одоо яг энэ шар мөрний яг энэ хөндийд орших одоо энэ хавийн газраас одоо өргөжин тэлж гарсан. Хятадын түүхэнд ялангуяа Шаолны энэ хийд одоо энэ Хинан мужийн хувьд бол бидний одоо өвөг дээлс бас энэ нутгийг бас байлдан эзэлж эзэн сууж исэн. Яагаад би заавал энэ Монголын түүхтэй одоо холбогдож энэ яриаг ярьж байна гэхээр бидний яг энэ хэсгээс холбоохон одоо Кайфин гэдэг Хятадын бас эртний хот байдаг. Энэ Кайфин хотыг болохоор Хувлаа хааны цэрэг хамгийн сүүлд одоо эзэлснээр одоо өмнөд сүм улсын нийслэл одоо мөхөж Хятад улс одоо бүр мөсөн Монголын захиргаанд орсон юм түүхтэй.
бид нар бол ер нь кафеин хотод нэлээд ойрхон очсон байгаа. Тийм болохоор бид нар бас энэ сайхан түүхийг бас ярих гэж одоо бодсон. Монголчууд ч бас бахарх их түүхтэй ард юм. Өндөр уулан дээр гарахаар манай монголчууд одоо ярьдаг. Одоо эр хүний хямар сэргдэг гэдэг шиг. Одоо бит хэд ч гэсэн одоо ингээ аялаад хятадын өндөрийн сайхан уулан дээр гараад ирлээ. Үнэхээр одоо хямар сэргэж гинэ үү? Оо хай! Өглөө бид нар буудлаасаа гараад уулын бэлдээр ирэхэд нэлээд халуун байсан. Нэмэх одоо 25-30-аад орчим градусын халуун байсан. Яг уулынхаа дээр гараад 2800 метрийн өндөр дээр гараад ирэхэд бол сайхан сэрүүхэн байна. Энд дэрсэн жуулчид голцоод байгалаа аялал жуулчлал хийж одоо ботоо сонирхдаг улсууд мэрэгжлийн гэрэл зурагчид одоо энд ирж өвөл хавар намар гэдэг одоо жилийн 4 улирлын зургийг авдаг. Их савчим хад үнэхээр сүрдмээр юм байна. Тэгээ өнөөдөр бас сайхан нар гарцсан байна. Нар гараад бас хэрэндээ одоо сайхан манай көөж чадсан байна. Та бидний аялж байгаа энэ тус Шаолин хийдийн одоо өмнөд хэсэгт орших энэ сүм уулыг Хятадын одоо Хэнэ мужийн 5 хайрхан уулын төв уул гэж одоо хэлдэг. Энэ уул нь одоо Хятадын тулааны урлагийн одоо түүхтэй нэгт холбоотой. Одоо тухайлбал энэ уулан дээр одоо ламнар гарч бясалгаж амьсгалын дасгал тулааны урлагаар хичээлж явахдаа маш олон амьтдын одоо хэрхэн биеийг хамгаалж одоо тулдж байгааг харж санаа авч Шаолин хийдийн тулааны урлагийн гол үндсэн байрлалуудыг одоо хэв загварыг одоо гарсан гэж одоо үздэг. Одоо ийм домогтой газар. За тэгэхээр ийм ч учраас одоо энэ одоо Хятадын өмнөд хэсгийн сүм уулыг одоо байгалийн өрмөс тогтоц одоо Хятадын түүхэн соёлын олон чухал зүйлийг агуулсан гэж үзэж одоо дэлхийн соёлын өв газар гэж зарласан байдаг. За ингээд бид бүхний аялал одоо ингээд дуусах тийшээ хандж байна. За тэгээ энэ хэдийгээр их бэхэлгээтэй газараар явж байгаа ч гэсэн гүүрээр ингээд явхад айх гайх хоёр үнэхээр одоо тэнцэж байна. Одоо ийшээгээ харахад л үнэхээр одоо нэр зүрх алдам. Энэ одоо өндөр хайрхны дээгүүр алхахад бас л их хэцүү. Яг би бас өндрөөс айдаг болохоор бас арай илүү эмзэг хүлээж авч иж болох юм. Бас их л эвгүй юм байна. За ийшээгээ одоо ингээ харахад хардаа. Доош газар бол бүр тэр доор харагддаг юм байна. Ер нь асал одоо эндэл гэдэг бол бас хэлж ирдэг, хийсч ирдэг. Гэхдээ ямар ч байсан бид нар бас нэг даатгалтай явж байгаа юм чинь бас нэг айхтар айхгүй байна. Би бол уулчин хүн биш. Гэхдээ л одоо бас аялж ийш тийшээ явах сонирхолтой одоо хүний хувьд ер нь уулчид гэдэг бол ерөөсөө маш эрэлхэг зоригтой хүмүүс гэдгийг зүгээр багхан ч гэсэн мэдрээд гарч байна. Одоо эднэртэй мэдээж өөрийгөө харьцуулах нь одоо утгагүй. Одоо бидний очихж байгаа Шаолингийн зингийн сүм маань одоо ингэ хажууханд ойрхон байна. За нэг жоохон амраа. Битээр нэг 2 цагийн дотор аялна гэд яваад ирсэн чинь одоо өглөө 12-оос орж ирээд өглөө 9-оос гараад 12-оос орж ирээд 6 цаг бараг явчлаа. Ус авсангүй нэг ойрхон газар байх гэдгсэн чи одоо хатаж өгөх гэж байна. Тэгсэн ишгүй дээр байгалийн сайхан болог байна. Эцээс сайхан ус ууя. Сайхан сэрүүхэн байна.
За чи сэрвэцч юм ба? Сайхан болж. Түлхгүйц. Өглөө ус авъя гэдэг ах чи яах ингэдсэн. Авсан усаа дуусчихээ. Хоёрхан ус авсан шүү дээ. Хоёр ус ч гэсэн юу ч болохгүй юм л шүү дээ. Тийм ба чи замын хардаа ингэ сэтэрсэн шүү дээ. Харс. Эвгүй юм байна шүү. Одоо энэ сэтэрхий чинь одоо олон хүн явж байгаад даахгүй унах юм бол бас л эвгүй шүү те. Сайхан сэрвчээд байна. Байгаль донд ингээ суугаад ингээд явах хоёроос мэдрэмжийн хувьд бол үнэхээр яг аялж байгаа хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж. Үгээр илэрхийлэшгүй сайхан мэдрэмжийг одоо амсдаг. Энд маш олон төрлийн одоо шууд ингээд дуурч байна. Солиотой. Байгаль айгуу гоё юм аа. Сайхан болчихлоо шүү. Тий. Усаа уугаад ер нь хоёлаа аваа болчихлоо шүү дээ. Их самартай уул юм аа. Тэ. Ерөөсөө маш их самар. Ийм самар маш их. Энэ авийн бас уулыг ингээ харсан. Маш олон сайхан дүрслэл буухаар. юм байна. Миний гарын тэтэр чи хавда. Энд одоо шаулны одоо өрөлт хийж байгаа. Даян хийж байгаа лам. Ерөөсөө янз янзын өөрийнх нь одоо уран дүрслэлээр одоо бодсноор нь харагдах. Маш олон дүр төрхийг уулнаас харж олно. Нэг Дамжин Сэрүүн гай үүл гэдэг нэг чөлөг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг. Шаулны нөгөө сүм маань зэн сүм маань харагдж байна гэж би айл түрүү 2 цаг баг 3 цагийн өмнө яриад исэн. Гэтэл чи одоо уул чинь яг ингээ харагдаад ингэж одоо явсаар байгаа барагцаагаар баг 5 6 уул дав явчлаа. Ерөөсөө маш хүнд хол тийм аял болж шít. Харахаар их ойрхон гэл төрөөс хойш одоо яг одоо очлоо л өгдөг. Одоо очих балаагүй юм байна. Одоо ерөн дэхтэй том ойрхон байгаа бах л гэж одоо бодож байна. Манайхан синжээс нэг сайхан тэг яруу найрагч хүн байсан бол яг энэ уулан дээр ирээд нэг шил сайхан шүлгийн мөр буухаар хөгжмийн зохиолч хүнд бол нэг сайхан хөгжим сэтгэлд буухаар яг тийм сайхан газар ирээд байна. Үнэхээр одоо импровизац гэдэг юм бол яг одоо энэ дээр л одоо уран бүтээлч хүн бодвол гарч ирнэ. За тэгээ битэрийн хувьд бол бас өнөөдөр сайхан аялал хийлээ. Оо хай! За явсаар байж байгаа одоо шаудны зингийн сүм дээр ингээ хүрээд ирлээ. Одоо ингээ сайхан зингийн сүмээ танилцаад тэгээ бидний аялал ингээ дуусгана. За явсан. Та бидний аялж байгаа одоо шаулын хідээс зүүн одоо урагшаага өмнөд хэсэгт одоо орших энэ сан хунзай хийдэн одоо эртнээс одоо шаулын хийдийн тулааны лам нар энд амьдарч одоо бясалгаж одоо тулааны урлагаар одоо хичээлж исэн одоо ийм түүхтэй газар. Тухайлбал шаулын хийдийн лам одоо Ши Дэжиан гэж одоо нэлээд алдартай лам одоо энд амьдарч исэн одоо ийм түүхтэй одоо ийм газар.
Одоогийн байдлаар энэ сан хунзай хийдийг одоо сэргээн засварлаад одоо байж байна. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Нью-Жуулчин турсын шууд нислэгтэй хямд аяллууд зарлагдлаа. 12 сарын 28-аас 1 сарын 1-нд газрын деважин Хайнан, 1 сарын 20-наас 24-нд Дорны сувд Таиланд, 1 сарын 27-наас 31-нд Алтны орон Дубайн аялалдаа бүртгэж байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг Нью-Жуулчин турсын шууд нислэгтэй аялал биелүүлнэ. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн Гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Ганц хятад хэлний сургалтын төв хятад монгол багш хоцсон бүх шатны сургалтандан эзэлт авч байна. Бид танд бодит үр дүнг амлаж байна. 你们好，我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字，我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Center. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Ганц хятад хэлний сургалтын төв хятад монгол багш хоцсон бүх шатны сургалтандан эзэлт авч байна. Бид танд бодит үр дүнг амлаж байна. 你们好，我叫雅佳，我在汉字培训中心学到了300多了汉字，我选择汉字。 Манай хаяг Улаанбаатар зочд буудлын замын урд талд UBH Center. Үндэсний их өв соёлтой энтгэг хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэг ресторанаас. Дэлхийн шилдэг брэнд Huawei-гаар үзье та урьдчилан дөнгөргүй Google зээлээр аваарай. Миний моби багцын хэрэглэгчид Huawei Y3-гаар үзье 50% хөнгөлөлтөөр өгнөр авах боломжтой. Mobicom Шауулны хийдэд ирсэн гадны дотны жуулчдын бас заавал үзэх ёстой үзрийн нэг бол энэ шауулн хийдий давхуу амьдралаас одоо сэдвлэж хийсэн мюзикл буюу хөгжимт дуулалт одоо юм жүжиг байдаг. За бид одоо энэ шауулн хийдийн тоглолтыг үзээд үзэгч та бүхэнд ингээд таймлаад хүргэж байна.
За энэ дуулалт хөгжимт жүжиг нь за багцаагаар цаг 30 минутын туршид үргэлжилдэг. Энэ мюзиклээр Хятадын эртний тан улсын үед одоо Шаолин хийдэд хэрхэн үүсч хөгжиж исэн түүхийг өгүүлэхийн зэрэгцээ. За Хятадын уламжлалт одоо соёл урлаг одоо түүх ёс заншлыг бас шигтгэж өгснөөрөө маш онцлогтой. За энэ мюзиклийн бас нэг гайхал төрүүлсэн зүйл юу вэ гэвэл тайз декорацийн хувьд одоо 100% байгаль дээр нь толгуурлаж хийсэн. Маш хүчтэй гэрэл, дуу аваа одоо босод олон зүйлүүдийг одоо нэг дорн шийдэж өгсөн. Маш сайхан үзүүлбэр гэж одоо хэлж болно. За энэ үзүүрийн одоо үн ханшны хувьд за багцаагаар суудлаасаа хамаарат нэг хүний 50-аас 400 мянга хүртэл төгрөгийн үнэтэй. За 400 мянган төгрөгийн суудлын гэхээр одоо VIP суудлал буюу ерөнхийлөгчийн суудлалд сууж энэ тоглолтыг үзэх боломжтой. Шаолны хийдэд ирсэн жуулчдын хувьд ихэнх нь гадаадын одоо жуулчдад эзэлдэг. Яа харахгүй Хятадын уламжлалт компугийн төв газрын хувьд энэ газар дээр үнэхээр ач холбогдол өгж маш сайн хөрөнгө оруулалт хийж одоо хөгжүүлсэн байгааг манай үзэгчид харж байгаа баха. Манай нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.